За өнөөдрийн шуурга зөвлөгөөнөөр Урхамгийн засаг даргын шуурга зөвлөгөөн боллоо. Тус зөвлөгөөнөөр хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аут хэлтсийн даргажин болоод мэдээллийн төвийн ахлах ажилтан оюун эрдэнэ нэг цонхны үйлчлэгээний ажилтан инх туул нар өнгөрсөн 7 хоногийн талаарх мэдээллийг хүргэсэн бол Жаргалан цумын засаг дарга зөрөгт 2 цаг үеийн байдлаар мэдээлэл хийлээ. дэлгэрэнгүй мэдээлэл. За улсын малын эмнэлгийн ерөнхий газраас Жаргалан цуманд малчин иргэдэд сургалт сурталчилгаа зохион байгууллаа нэг өдөр. Түүний Жаргалан цумаас 35 иргэн Баян Өндөр цумаас 20 гаруй иргэн орж нийт 80 малчин өрхөд иргэдэд за сургалт зохион байгуулж ажиллалаа. За мөн өнгөрсөн 7 хоногт Жаргалан цуманд 3 төрлийн тэмцээнийг зохион байгуулж зөвчний 98 жилийн Монгол цэргийн баярыг өдрийг өгтөн Жаргалан цумын ирчүүдийн дунд 5 төрөл тэмцээ, мөн ахмадуудын дунд 4 төрөл тэмцээ. За гал удраар дээрхийн олон төрөлд спортын олон улсын хэмжээний мастер, волейбол спортын мастер, гар бөмбөгийн спортын мастер, жамбагийн болдоотор агсны гар бөмбөгийн нээлттэй тэмцээн нэг зохион байгуулж за нийт 35 багийн 288 тамирчин оролцож 288 тамирчнаас 148 олон улсын хэмжээний мастер болон спортын мастер, дэд мастер, 1-2 дугаар зэрэгтэй өндөр чансаатай тэмцээн зохион байгуулж өндөрлөлөө. За мөн энэ 7 хоногт төмс хүнсний ногоо тариалдаг иргэдийн газрын тухай хуулийн дагуу хилцүүлэг зохион байгуулахаар ажил бол зохион байгуулагдж байна. За үүнд 19 оны 3 сарын 21-ний өдөр Улаанлагаа болон Дулаан хоолойгийн иргэдийн дунд газрын тухай хилцүүлэг, за 22-ын Жаргалан туугийн иргэдийн дунд газрын тухай хилцүүлэгийг зохион байгуулна. Газрын тухай хууль 2003 он шинжилгтэн гарснаас хойш Орхон аймгийн Баян Өндөр сум болон Жаргалан цумын иргэдэд төмс хүнсний ногоо тарих газрыг олгож эхэлсэн байна. Тухайн газар эзэмшигч иргэн хуулиндаа 15 жил эзэмшдэг юм а. Харин өнгөрсөн 2018 онд хугацаанд дууссан иргэдэд мэдээлэл хүргүүлж энэ сарын 21-22-ны өдөр газар эзэмшдэг иргэдийн дунд хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. За газрын тухай хууль 2003 онд одоо шинжилгтэн гарснаас хойш манайх 2003-оос хойш Орхон аймаг болон Орхон аймгийн Баян Өндөр сум болон Жаргалан цумын иргэдэд газар одоо төмс хүнсний ногооны газрыг олгож өгсөн байгаа. За газрын тухай хуулиар бол 15 жил эзэмших хэрэгтэй байдаг. Энэ жил одоо 18 онд хугацаанд дуусаад түүний дагуу мэдээлэл өгөөд одоо энэ сарын 3 сарын 21-22-ны өдөр хилцүүлэх зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. За энэ хилцүүл багийн иргэдийн нийтийн хурлаар гарсан одоо шийдвэрийн дагуу цэцрэг үндэслэж за газар цуцлах болон шинээр болох иргэдэд бол олгохоор байна. Манай Жаргалан цуманд одоо 480 гаруй иргэн одоо яг төмс хүнсний ногооны газрыг эзэмшиж байгаа. Үүнээс 107 болохоор Баян Өндөр сумын иргэд байна. Тэгээ Баян Өндөр сумын иргэд маань болохоор 21-22-ны хилцүүлэгт очиж одоо сууж газар одоо хураалах болон шинээр авах иргэд бол энэ дээр сууж байгаа. Багийн иргэдийн нийт төрлийн олонхын саналаар одоо газраа эрхийн шилжүүлэх тэгээ хугацааг нь сунгах, нөгөө талаар шинээр авах иргэд бол багийн иргэдийн нийт хурлаараа шийдвэр гаргасан дараа тасрах төвний үндэслэн захимж болгож газруудыг бол шинжилж явна гэсэн. Жаргалан сумд төмс хүнсний ногоо тарьдаг 480 гаруй иргэн байдаг. Үүнээс 107 нь Баян Өндөр сумын иргэд байдаг байна. Иймээс Баян Өндөр сумын иргэд энэ сарын 21-22-ны өдрүүд болох хэлэлцүүлэгт оролцох хэрэгтэй гэж засаг дарга хэллээ. Хэлэлцүүлгийн үеэр төмс хүнсний ногооны газрын эрхэнд дууссан 374 иргэний газрыг цуцлаж шинээр ахин олгох, газрыг сонгох гэсэн асуудлыг багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж, олонхын саналаар иргэдэд газрыг шилжүүлэх юм а.